Одоо тэгээд одоо bad boy-ын бодвол чин зоо юм бэлгүй. Тэгээд нэг сайн залуу байгаа нь ханар юм болоо. Тэгээд нэг номын одоо би юм бэлгүй. За. Чи яг юу юм ярэ? За сайн байцгаана уу? Keks podcast гэдэг хугацааны дараа иргэн ирлээ. Цаг нь ирлээ. Цаг нь Бид ирлээ. Сонгуулаа өгөөрэй ч гэх шиг тий. Тэгээ манай энэ дугаарын зочноор төгөлдөр эмч оролцож байгаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээ манай үзэгчд, сонсогчд одоо бас бүгдээрээ мэдж байгаа ах. Сая ер нь бол Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг шоу бас нэлээд залуучуудын донд боо юм боллоо шүү дээ. Тэгээ тэрэнд маань оролцож исэн төгөөг бид нар бас төчнөр өрсөн байна. Тэгээд өөрийнх нь бас онцлог нь өөрөө эмч хүн болохоор нь бид нар бас гоё ярилцъя гэж удаад төчнөр өрсөн байгаа. Ямар эмчээ? Яг хөө зүрхний эмч. Октодын зүрхийг эмчлэх үү? Эмчлэнэ. Ер нь өмгөл эмчлэнэ. Ангаагч. За тэгээд ер нь анх хизээ яг эмч болж сурав те яагаад эмч болъё гэж анх шийдэжсэн бэ? За бүр шийдсэн нь бол яг бүр жоохон байсан юм уу тэгээд яг ер нь бол манай нөгөө нэг найз эмч манай найзын аав нь эмч байсан байхгүй. Тэгээд айгу татны найз байсан болохоор тэгэл нөгөө эмч болно гэж ярьсаар гал тэгээд би бас нэг эмч болъё гэл нөгөө тэр найзаа тагаалт гэл ер нь л Тэр найз чинь бас эмч болсон уу? Тэр найз ингэсэн би нөгөө нэг би болохоор ингээд хамт сурж агаад тэгээ би анагаахын лицейд ороод тэгээ анагаахын лицейд төгссөн байхгүй. Тэр үедээ би найзаагаа ингээд хамт анагаахын лицей орё энэ төргээд хэлсэн чи үгүйгээд тэгээд тэр залуу явсаргаад санхуд сурч мураад тэгээд Японд санхүүгийн мэргэжлэр төгсөөд тэгээд би болохоор ингээд анагаахт ороод тэгээ эмч болоод явсан байхгүй. Тэгээ манай залуу тэгж явж байгаа сүүлд нь одоо анагаахт ороод тэгээ анагаахын 2 дугаар курс сурч байгаа. Nice. Юу чи лицей гэхээр 21 сурж исэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Оо вау. Би 21 төгссөн байхгүй тийм. Манайх ч анагаахын лицей сүүлдэл болсон л доо. Гэтэ ер нь бол нөгөө төгсөх 2 ангийн яг лицей гэж сургалтаа өгөөд тий анагаах руу шууд орчдөг юм байл л дээ. Тэгээ анагаахын ерөнхий боловсрал авч яагаад хизэн яг одоо зүрхний эмч болъё гэж шийдвэрээ яаж гаргаж ирсэн? Юу бас төгсөхдөө ер нь бол огцом шийдсэн. Би нөгөө гэхдээ ер нь бол сони юм бэлээ. Би хүмүүс нэг тийм төгс амих ярьдэн штэ. Би яг ийм болохгүй гэж аал болцсон гэдэг. Хизээч тийм болохгүй гэж байгаа дөө. Би яг хизээч очиж бүр яг хизээч зүрхний эмч гэж ярьдаг гэсэн чинь тэгээд сүүлд нь тэгээд зүрхний эмч болохоор шийдээ. Орсон. Тэгэхээр анагаах чи ер нь бараг 5 6 жилээр төгсөөд идэг штэ. Тэр нь болохоор эхний нөгөө үндсэн хүний хэмжиж гэдэг юм уу тэрийг төгсчүүд тэгээд дараа нь чи зүрхээ яг сонгож яг уу эсвэл тэр 6 жилдээ тэр сонголтоо хийчих юм уу? Яг уу 6 жилээр 6 жил болж төгсөөд тэгээд аль юуны резидентд орох уу гэдгээ шийддэг байхгүй. Тэгээд юуны резидентд би тэрийг болохоор дотрын резидент хийсэн байхгүй. Тэгээд дотроор дамжиж заавал зүрхөө ордог. Тэгээд ер нь бол төгснөөгөө дараа л шийдвэр гаргадаг. Тэгээ яг одоо шийдвэр гаргах штэ дотор руу орлоо. Тэгэнгүүт нь хэдэн жил резидент байж яг мэрэгчсэн эмч болдгийг. Янз бүр дотор бол 2 жил байсан. Тэгээд нүд 3 жил юм шиг байна. Тэгээд ер нь л нэг 2-оос 3 жил орчим резидент хийдэг. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд нарийн мэрэгчлүүдээ хийдэг. Тэгээд одоо single уу? Одоо single. Тэгээ ангаах ч ингээл битүү охтууд байдаг үстэй. Тэгээ ягаад тэндээс би бол ангаах зурдаг эрэгтэй хүмүүс тэндээс их нэртэй төгсдөг л гэж сонсч ирсэн гэж. Тий. Энэ бол тэгдэг л ах. Тэгээ эхнэргөө төгсдөнсөн зөндөө. Яг нөгөө манай мэрэгчил чинь удаан сурдаг болохоор тэгэл заас тэгээ юу эхнэр авчвал гэж боддог юм байлээ. Гэтэ ер нь би бас эмчнэрийг ер нь амар урт хугацааг ингээд туулдаг болохоор амар одоо өмнөөс нь амар надад хэцүү санагддаг л да. Бид нар чинь ингээл нэг 4 жил сурал тэгэл төгссөн бакалавр гэж цааш явж байгаа шүү дээ. Тэнгууд нэлийн урт сурдаг тэгэл цаашаа мэрэгшийн тулд дахиад сураал энэ тэгээ бөөн зардал юм шиг байсан. Манай ээж бас эмч байсан. Тийм болохоор би яг
өөрөө нэг хувийн эмнэлэг ажилладаг байсан учраас яг эмчийн амьдралыг бол маш сайн мэдж байгаа. Манай ээжийн манай өвгөө ч гэсэн эмч байсан юм болохоор би бол мэдж байгаа. Гэтэ би бол өөрөө хизээч эмч болохгүй шүү гэж ягаад ч гэсэн багаасаа мэдэж байсан. Тэгээд хоёртай бас нэг сонирхолтой факт хуваалцсан. Америкийн нэг одоо нэг араар тавилтын судалгаа байсан. Чи тэрэн дээр хамгийн одоо араар тавих магадaltaй өндөр мэргэжлүүдийн нэг нь одоо сувилагч байсан. Сувилагч. Эмч гэж байна. Сувилагч. Сувилагч нар тэгтээ бас эмчтэй л явах бах те гэж үгүй. Амар гэр бүлийн ажлаас гэр бүлээс нэлээд холдчихдээ юм шиг үлээ. Бүр яг ингээ ажил дээр гараад олон жил бол тэгэхээр завгүй болоод. Би болохоор гэр бүлтэй болж үзээг болохоор мэдгүй л юм л та. Гэтэ ер нь цаг нааргүй тэгээд айгүй нөгөө бас байнгын одоо нөгөө гинтийн дуудлага ихтэй ч юм уу эсвэл чижүүртэй ч юм уу ер нь ачаал болвол эмчнэр дээр бол арай л их л байгаа л та тийм. Тэгээ төвгөгийн хувьд эмччин амар тийм юу өндөр шаардлагатай олон жил боловсрал эзэмшээд цаашдаа одоо сураад хөгжих хэрэгтэй ачаалал маш их хувийн орон зай одоо бага байдаг гэж ерөнхийдөө нийтийн ойлголт байдаг. Тэгээ энэ мэргэжлийг яагаад сонгоод тэгэнгүүт нь яг одоо эмч болж төрөхстэй гэж хэлдэг шүү дээ. Хүнийг одоо хүний амиа аврах те. Чиний хувьд яг юу байсан? Яагаад ер нь яг эмчийг сонгосон гэсэн үг үү? Яг тэр нөгөө түрүүний ярьдаг юм нөлөөсөн л та. Тэг яг төгснөхийн дараа бол яг эмчт болох. Одоо яг оюутан байхдаа бол бүр нэг амар болд урлаагүй. Тэгээд төгснөхийн дараа бол хүн чинь нөгөө нэг дуртай юм сонгол зүгээр мөгөр гэдэг шүү дээ. Тэгээ би бол яг нөгөө нэг яваандаа бүр амар дуртай болсон. Тэгээ бас тэгж болдог юм байлээ. Тэгэл за ямар ч гэсэн ингээд бол амьдрч болох юм байна гэдэг л юутай болсон шүү дээ. Тэгэд одоо эмчээсээ гадна ер нь чөлөөт цагаараа ямар сонирхолтой байна. Ер нь яг би болохоор модель талаас бас яваад ах шиг байна гэж би хараад байгаа. Модельээр ажиллаад давхарлал ажиллаж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд өөр чөлөөт цагаараа хийх туртай спорт ч юм уу тийм сонирхол ер нь юу вэ? Модель бол яг нөгөө орлого л олох гэж хийж байгаа юм. Тэр чинь нөгөө хүмүүс ингээд намайг тэнд амар цаг зарцуулдаг гэж бодд юм байл л дээ. Тэр чинь нөгөө модель ажиллаж юм бол ингээл байж байгаа л нэг өдөр зарцуулаад тэгэл бусад үед нь бол тэгээ байнга юм өдөр болгон тийм full time ажил биш юм чинь. Тэгээд нөгөө тэрийг хийхлээр гайгүй одоохондоо би чи орлогогүй яг юм үндсэн юуны одоо ажлын орлого гэж байхгүй болохоор тэрүүгээр мөнгө олж байна. Тэгээд бусад цагаараа бол нэг яг тэгэл нэг фитнес центр хийсэн бол найзуудтайгаа уулзсан бол тиймэрхүү л тий. Гэтэ спорт бол тийм сайн биш ээ. Жохон таа. Фитнесээр хэр удаан хичээлж байна юу? Алдаг хоног амар удаан явж байна. Нэг дажгүй болж байгаа л тэгэл болчтой. Заримдаа цаг зав тарахгүй. Тэгэхээр бол одоо нөгөө нэг яваал явахгүй байгаа л ингээл тэгтээ нэгтэй хаяагүй. Тий. Энийг яг хаа эрүүл мэндэл юм да. Хамгийн гол нь тэгээд гоё биетэй болохоос л эрүүл мэнд чинь гэж бодлоо. Би бол одоо яг фитнесээр хичээллээд 4 жил болж байгаа, 2 жил багштай. Харин 24 оноос одоо 3 сар боксонд явж байгаа. Тэгээд дан нөгөө нэг хүчний бэлтгэл хийхээ хажуугаар ялангуяа нөгөө 30 нэмэх нас руу хүрэнгүүт нь зүрхний эрүүл мэнд маш чухал юм болохоор нэм кардио татгалууд дээр одоо анхаарат байгаа. Тийм би бас явандаа тэх баха. Тэр зүг рүү яг би нөгөө бас амар амархан торчдөг байхгүй. Тийм болохоор тиймэрхүү юм хийхлээр нэг амар торчих юм санагдаад. Тэрнээс ч бол явандаа бол нэг бодсон солилцоо удаашраа жоохон махлаг болоод ирвэл тиймэрхүү юм орох байх гэж бодож байгаа. Тэгээд Тэнгисийн эрэгт тэр нэвтрүүлгийн тухай яаж мэдэж авсан? Тэгээд мэдэж авсны дараа яаж оролцохоор болсон бэ? Яаж ерөнхийдөө за энэ ороод үзье гэж санаа нь яаж төрсөн? Тэр нөгөө нэг манай продюсер нэг хүн байдэ Намана гэд яг би нэг хальт мэддэг байсан. Тэгээд нэг ийм шоу болох гэж байгаа орох уу гэд санал тавьчихсан. Би тэгээд өмнө нь нөгөө нэг юунд орцсон байсан байхгүй нэг өөр нэг нэвтрүүлэгт орцсон байсан. Тэр нас нэлээд болцооны хацаа. Тэгээд би тиймд орцсон. Тэгээд ерөөхдөө хэрэггүй хаа гэд. Тэр нь хэдэн жилийн өмнө дээрх үү? Тэр нэг бас хөөрхөн олон жил болцсон. Тий, вүүдэр байдаг юу хаа тий. Нэг охин 10 залууч үлээ нэг залуу биш тэр биш яа. Тэгвэл нэг 5
эрэгтэй нэг эмэгтэйтэй ч үлээ нэг тиймэрхүү юу? За нэг тиймэрхүү л. За тийм бах тий. Хүмүүс олоод үзчих шээ. Гоо алтай биш үстэй те. За. Тэгээ яг хоо нэг тиймд нэг арга бодлого байна гэл хэлжсэн. Тэгээд ерөөхдөө бас юу л байсан юм шиг үлээ. Тэгээ нөгөө бас нэг тийм ороод нэг намайг ална л гэж бодсон юм уу яасан. Ямар ч л нэг юм орлох сонирхолтой байсан юм шиг л шүү. Тэгээд нилээ их санал тавьсан. Тэгээд бас жоох хөөрхөн ятгсан. Тэгээд яг явандаа би тэгээд зөвшөөрөөд тэгэл явахаар болсон. Тэгээд яг хоо тиймэрхүү шалтгаанаар л. Ер нь бол нөгөө талаас ятгалт маш өндөр байсан байж тээ. Ер нь бол тий. Нэг амар ятгалт өндөрч байх те. Тэгээд одоо боломжийн л гэж харсан юм байлгүй болохоор л гэж бодсон юм байлгүй. Тэгээд нөгөө хэсэг таг алга болчихно. Тэгээд за ингээд болиё гэж байгаа юм байлгүй гэж анготл дахиж гарч ирэл ингээл асуух хидэд асуусан байхгүй. Тэгж жаад тэгээд зөвшөөрөөд. Чи яг ингээд нэвтрүүлэгт орыг шийдвэр гаргасан дараа нэг юм ботсон байгаа шүү дээ. Ерөнхийдөө иймэрхүү болох юм байна. Инженеэс би одоо ийм юм сурж авах юм байна, олж авах юм байна. Тэгээд нэвтрүүлэгт ороод гарсныхан дараа ямар хөө мэдрэмж төрж байна. Тийм яг нөгөө төсөөлөл бол би хүмүүсийг нэг үзэхгүй байх гэж бодсон байхгүй. Нэх үзэхгүй байх нэгдүгээр, хоёрдугаарт би ямар ч нөгөө тэнд бэлдэх юм яг ингээд амар ачаалттай үе таарсан. Юу илүү тотоо юм бодох. Ерөөсөө тийм завгүй байж байгаа л тэгэл ерөөсөө яг явахынхаа өмнөх өдрөл баг нэг амьсгаа аваад тэгэл маргааш нь явсан байхгүй. Тэгээд нэг тийм хүмүүс ч бас юм жоохон төлөвлөгөөч тактик магтагтай тий байсан юм л гэж бод. Тэр охин руу л яагаад байна гэж юм уу тий эсвэл нэг юм нэг охин руу гал. Тэгтээ нэг тактик ер нь байх хэрэгтэй л юм лээ. Би одоо зүгээр бодож байхгүй тэнд нэг охин голд нь ингээд эргээд самруул бас самархаар байгаа байхгүй тий. Бүх залуу дээр очивол одоо юу гэдэг чинь тий бүгднгийн л чи миний ганц манц гэд ингээ яваад идэг ч юм уу. Эсвэл одоо хор хутгаад хүмүүсийг хооронд нь муудалцуулдаг ч юм уу тий. Ер нь яхав шоун дээр тийм юм байсан л та. Гэтэ хувь хүн өөрөө орохдоо бас нэг тийм тактиктэй л явах л байсан юм шиг байна тий. Тийм шиг байна. Тэгж бодсон. Тэгээд бүгдээрээ нэг өөр дүр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд нэг хүн болгоны үүрэг нэг өөр ч юм шиг. Тэгээд тэр нэг тийм зохиолтой юм шиг санагдсан юм шиг бас хүмүүсийг. Ер нь зохиол байгаагүй. За гэсэн. Одоо жишээ нь яг би бол нэг өөрөө телевиз үзэхгүй надаа манай гэрд угаасаа зурагт байдгүй. Тэгээ би пошт байж хахад ямар өсвөр насны хүүхэд байхад тиймэрхүү нэвтрүүлгүүд болж исэн яг тэнгисийн эрэг шиг. Дээрээс мэд бас нөгөө нэг юуны сохор болзооны нэвтрүүлгүүд маш хүчтэй авч исэн. Тэгэнгүүт юу нэг хэдөө тэнгисийн эрэг дээр яг зорилго нь юу одоо ялагч гэж байгаа юм тэгэнгүүт ялагч нэг шагнал мягнал байдаг юм эсвэл ерөнхийдөө яг нэвтрүүлгийн гол зорилго нь яг юу оролцогчдоо мэдээлэл өгж явах та. Ялагч гэж одоо ялагч нь одоо чинзаа юм шүү. Хайрал болох нь юу юм шүү. Тийм шүү. Эсвэл хамгийн их од болох нь шагнал юм шүү. Магадгүй. Гэхдээ хамгийн гол юм нь тэгэл нөгөө хосын шоу гэдэг утгаараа хайраа олох гэдэг нь л байх л та. Хайраа олох. Тэгэнгүүт нь одоо дугаар 7 хоногт нэг удаа дугаар гарч исэн. 2 дугаар гарч исэн. Тэр 2 дугаарын туршид юу нь яах хэвтэй. Тэр нь хоорондоо тэгэл нөгөө идэвхтэй юмнууд тоглоом уралдаан бие бинийгаа таньж мэдэх болцоо тиймэрхүү юмнууд бол тэгэл нэг нууц өрөөнд шүн хамт хоноол. Тэр нууц өрөөний талаар бид одоо тэгж орж үзег асгацсан. Тэр идэвхтэй яриаггүй юу гэсэн. Ярсээс чи юу ч болдгоо юм бэлээ. Орооч ирэхгүй. Тэгээ Таиланд яг бичлэгийн үе Таиланд ямар гоо санагдав? Таиланд за Таиландын талаар гэвэл Таиланд яг гоё санагдсан. Амар халуун юм билээ. Анхны удаа явж ирсэн үү? Анх удаа явсан. Анх удаа ер нь миний халуун оронд очсон юу байсан. Тэгэл яг халуун юм билээ. Тэгээ одоо нэг амар тийм үлдсэн юм алгаа. Таиландаас ч амар их тийм мис центр төрөөд идэв штэ. Тэгээд яг тийм мис октод их байдаг байх гэсэн ч юм бас үгүй юм бэл. Ер нь яг тэнд байх үедээ угаасаа та хэд нөгөө бүтэн л ингээл юу нөө бичлэгтэй байгаад байгаа учраас бас гадуурч нэх явж маагүй тэндээ л байрласан л байх л та тий. Чиний хувьд ер нь тэнгисийн эрэгт оролцоод яг тэр 7 хоногийн туршид яг хамгийн гоё сэтгэлд үлдсэн дурсамж юу вэ? Бид нэг бөөндөө уугаад бодлоо байхгүй тий. Адлаа тоглосон шүү сая. Хамгийн гоё
Ер нь бүгдээрээ гоёсан. Бид хэд ч амар татнаас ер нь бол. Тэгээд яг эхний 2 хоног жоохон тийм байсан. Яа тэгэхээр би нөгөө жоохон өвдцэн байсан байхгүй яасан. Тэр нөгөө өвдцэн ч явахтай нэг юм Орчин солигдохоор нэг жоохон сонирмолсон баг тий. Тий, нэг талдаа тийм бас нөгөө баахан танихгүй хүмүүс нүнд орчгоорс эвгүй юм блэ. Тэгээ эхний 2 хоног л миний явж байгаа тийм хөс. Тэр тэрнээс цаашаа өнөдөр болгон л гоёсан. Яг тэр энэ гэхэр ч юм орж ирэхгүй лээ. Тэгээд нөгөө за тийм ер нь л тий. Тэгээд тэнд байсан одоо бүсгүүчүүдтэй ингээд ер нь ингээл ярилцаал үзэл тэгэл хамгийн их таалагдчихсэн хэн байсан бэ жамд? Яг эмэгтэй хүнийхээ хувьд гэх юм уу? За тэр юм гэхгүй ер нь бүгдээ байсан шүү дээ. Чамд ер нь ямар охтой таалагдیں۔ Надад тэгээд за би яг юмдээ энэ асуултанд хариулж чаддгүй маа. Яг ингээд яг тодорхойлоход бас амар хэцүү юм. Гаднах төрхөр. Гаднах төрх нь үү? Аа. Одоо нэг эрэгтэй хүнийг амар амархан илдэг юм а ер нь бол те. Хүүхэн дуртай юу одоо өвдгөн дуртай юу? Тэр талаасаа. Тэр талаасаа. Тэр талаасаа хоёулын тал дуртай. Гэтэ яг аль нь вэ гэвэл үзэглэх. Тэгээ ер нь эрэгтэйчүүд ер нь тэгдэм байж шил юм байл шүү дээ. Адилхан байдаг те. Тэгдэг. Ер нь яг тайпыг бас яг тодорхойлоход бас амар хэцүүлтэй харин. Гэтэ нэг юм өмнөх үерхчээс октод мөхтүүдээс ингээ харахаар ихэвчлэн ихэнх нь одоо нэг юм эмгтээлэг чанар нь их байсан ч юм уу эсвэл жоохон cute байсан ч юм уу эсвэл төстэй зан чанарууд байгаад идэг ш нэг тавтагдаад идэг ч гэх юм уу. Юу байгаадсэн нэрэ. Нөгөө нэг би сайхан анзаарсан байхгүй. Надтай ийм нөгөө юу таарж ивэл одоо яг ийм нөгөө юу тийм тэрнээс гадна нөгөө одоо яг ийм ошин шогийн мэдрэмж гэх юм уу. Хямр нь айгуу гоё таарсан юм шүү дээ. Яг гоё бас нэг ийм гоё юм байлээ. Батсан. Тэр бас амар чухал юм шиг л манай нэг найз охин тэгээдсэн бохгүй ингээд эрэгтэй хүмүүс дээр одоо яг ингээд өөрийг ойлгоод нэг сонирхолтой байгаад байж болно. Тэгтээ хьюмор таарахгүй бол тэгэл бүх юм таарахгүй гэсэн үг гэдэг юм. Тэгээ яг хэлж байгаа жоок мөкийн авахгүй бол бас жоохон хэцүү юм шиг үл ч тий. Тийм шүү дээ. Хэлж байгаа хүнд нь амар муухай мэдрэмжтэй. Тэгэнгүүт нөгөө сонсож байгаа хүн ч гэсэндээ энэ яг юу яриад байгаа юм. Тэгээ шот хүлээж аваад бас орж муурлаа тэгээ. Хэцүү юм. Чиний хьюмор юу нь ямар хуу хьюмортэй чи? Жоохон дарк штэ гэж хэлнэ. Би жоохон юу хагаад байт юм аа. Хүмүүсийг жоохон явуулаад байт юм шиг байл. Тэгээд явуулаад ахлаар хүмүүс заримдаа итгээд тэр жоохон. Гэтэ за ихэнх нь бол гайгүй. Гэтэ яг нэг юм тэрийг ерөөсө хүлээж авахгүй байгаа хүнтэй бод бид хардсан гэхдээ. Ер нь бол нэг 99% нь бол гайгүй. Тэгээд хүлээж аваад нэг инээгээд өнгөрнө. Яг тийм хүлээж авахгүй хүнтэйгээ таарахаар нөгөө хүн бүр энэ юу яриад байгаа ингэж харж мараад амар эвгүй юм ситуац үсэт идэх тий. Тэгээ штэ. Чамд ер нь юуны зан чанарын хувьд ер нь ямар зан чанар таалагддгийг ер нь эмэгтэй хүнд. Би ер нь нэг тийм жоохон юу хүмүүс дуртай. Нэг юм хөдөлмөрч энэ. Тэгээ ер нь хөдөлмөрч байдлын бол харна. Хамгийн их харддаг нь бол тэгээ нэг сайхан сэтгэлтэй ч юм те. Тиймэрхүү. Хүн болгоно хилдэг л юм хэлэх баг. Чи тэгтээ тэгж боддог уу яг нэг адилхан мэрэгчлэлтэй ч юм уу эмч байвал амар хэцүү байх бах ч гэдэг юм уу. Урлагийн хүн байвал лай бах таа ч гэдэг юм уу. Нэг тийм нөгөө хүн ааш цан талаас нь мэрэгжил талаас нь тэгж ер нь бодож ирсэн үү? Тийм би бол эмч байвал хэцүү л гэж боддоо шүү дээ. Эмч бол хоёр талдаа завгаа. Эмч одоо асууд байна л та миний хэрэнд хэцүү байдаг гэсэн юм бол. Хоёлаа л завгүй тэгээд. Хоёлаа завгүй. Тийм шүү дээ. Тэгээ дээрэс нөө эмч дотроо бас тэр чи ялгаатай. Эмч дотроо бүр амар завгүй нэ. Тэгээ эмч дотроо гайгүй завтай. Хамгийн завгүй нь ямар эмч вэ? За ер нь мессийн салбарын бол айгүй завгүй. Тэгээ нөгөө манай салбарын тэр месс ажилбар баггүй тэр чинь засал биш. Тэр нөгөө нэг ингээд зүгээр юм гуурс морс оруулаад нэг степ тэр тавьдаг юу гэдэг чинь. Тэр чинь ингээд заавал юм том зүсэх шаардлагагүй. Зүгээр юм жижигхэн гуурс оруулаад нөгөө одоо жишээл энэ одоо артериэр нь оруулаад явсараад зүрхэн дээр нь очиж жагаад тэгээд зүрхэн дээр нь ингээд стент тавьчихдаг. Тэр чинь ингээд жижигхэн гуурс нөгөө нь явчихдаг байхгүй. Тэгэхээр гэдэг ч юм уу тий арай жоох юу л та одоо тийм юу багтай. Зүсэлт багтай.
нийтээ сайн сонирхолтой юм байлээ. Би нэг 5 6 жилийн өмнө зүрх дэлгэцдэг байсан. Тэгээд тэр нь илүү сэтгэл зүйн талаас байснаас тэгээд нэг холдер зүгээд тэгээд нөгөө зүрхний эхонд явуулаад тэгэл нэг хэсэг тэр талаар бол нэлээд сонирхож байсан. Дээрс нь манай полчдыг танилна бас нэг өвчнөд байсан учраас нэг стент хийлгүүлж исэн. Тэр нь амар сонирхолтой. Одоо зарим хүмүүсийн судас нь ингээд өөхөрчлөө ингээд бүглэрчдэг. Тэгэнгүүт нь амар нарийнх стентинг оруулангууд нь тэр нэг гоё судсыг ингээд тэр бүглэрөөс нь яг нэг сангийн ажил хийж байгаа юм шиг ингээд ягаад онгоолгоод явуулаад өчтдөг. Тийм. Нин тиймэрхүү. Гэхдээ ер нь монголчуудын зүрх ер нь бол их л өвддөг хүмүүс байгаад байгаа хэ. Тоогоороо ер нь дээгүүр өвчлөлн. Одоо яг тэр талаас хийсэн судалгаа байхгүй хаа. Бусад орнод харьцуулсан судалгаа миний мэд юм байхгүй хаа. Би бас ер нь холтер 24 плюс 48 цаг зүүжсэн. Ер нь бол яг сонь өвдөл хийдэг юм билээ. Гэхдээ яг нэг холтер молтер дээр бол тийм янз бүр юм гараагүй л те. Хим алдагдал. Одоо сүүлийн үед ер нь 30 гараал залуучууд бас зүрхэн жоохон гинт зогсож мөксөл ч юм уу те. Асуудал бас байгаад байгаа юм шиг харагдаад байгаа. Ер нь тэр цус өтгөрөл нь их яваад байна уу? Тэ нэг тиймэрхүү юм болоод тах шиг те. Чи ер нь тэгж харж байна уу? Мэдхгүй байна. Би бас яг тийм нас болж ийн гэж яг хэлж бол мэдхгүй л. Ковидын дараагаас энэ төр гэл хүмүүс ярьдаг тийм. Тиймэрхэн болж байгаа гэсэн байж магадгүй. Гэхдээ гол нь нөгөө яг тэр тлийг нь яг иймнээс оллоо гэж судалсан юм байхгүй болохоор. За тэгээд мэрэгчлээс нь холдоход модулоор одоо яг зүгээр агентлаг тариалагддаг юм уу? Эсвэл зүгээр хуваараа ерөнхийдөө энэ ажлыг ингээл санал орж ирүүл хүлээж аваад хийж гинүү? Анх бол модуль агентлагт бол байсан. Тэгж байгаа тэгээд одоо бол хуваараа л. Ямар агентлагт байсан? Монгол модельд. Анх ер нь бол Монгол модельлаас яг модель хийх үү гэж анх санал ирээд тэгээд яг тухайн үедээ тэгээд за оролдоод үзье гэж орж ирсэн. Моделоор ажиллах одоо чиний хувьд хамгийн том давуу тал нь юу вэ? Гоё юм зүйл нь юу вэ? Гоё юм нь за ер нь бол аюу олон танилууттай болсон. Ялангуяа орлогын чих юм уу? Модель тэгээд орлогын зураг алтанд чинь дан модельүүд ирэхгүй зэрэг дооч ч юм уу эсвэл инфлюенсерүүд ч юм уу ирдэг тэгээд тийм танилуд нэлээд их болсон баха. Бусад эмчнэрийг бодвол. Зураг авалтын үе дээр хөгжилтэй тийм зүйл тохиолдож байсан уу? За шууд тэгж орж ирэхгүй байна. Гэтэ яг хүчлээ гоё байдаг. Надад бол нэг юм бас нэг талдаа аюу гоё амралт шиг санагддаг гэсэн шүү дээ. Тэгээ ганц өдөр ч гэсэн нэг өөрчлөлттэй тийм. өөрч байгаа гэсэн. Би говийн юм дээр харж ирсэн юм байна. Mobicom-ын бас нэг юмд орсон байсан. Ер нь л том газруудын реклам дээр нүүрцэрээ яваад илээ шүү. Дотор хувцсны юунд зураг авалтанд орж ирсэн үү? Орно гэж бодож байна уу? Чадахгүй хаа. Гэтэ тэр чинь бас гоё биетэй байх хэрэгтэй. Бас мэдрэмж хэрэгтэй юм биш. Яг гэтэ бас нэг юу царай харуулахгүй царай харуулна гэж хоёр төрлийн байна. Одоо жишээлбэл яг нэг юу энэ хэсгийг ингээл ягаал одоо Calvin Klein-ийн янз бүрийн одоо брэнд дотор хувцсных ч юм уу. Би амар чухал ах байдаг чи. Жохон фит мэж байх хэрэгтэй гэж байна. Чи одоо ер нь ямар фитнест явдаг вэ? Багштай явах уу, дангаар зүгээр өөрөө л хийе явчихдаг. Өөрөө л хийд юм уу? King complex гэдэг. Тэнд явж байгаа. За охтуудаа тийш очирээ. Фитнест яваарай. Тэ төгөөгийн хувьд одоо хайрцангуу бас нас залуу байна. Чи одоо ер нь харилцаа үүсэж гин үү эсвэл хэсэг хугацаанд ганц биеэрээ явъя гэж бодож гин үү? Хоёр талтай бас яг одоо яг надад хэрэгтэйгээ бодох юм бол одоо сингл явж исэн арай л үлцээтэй ах шиг байна. Гэтэ бас тэгэл өөдөн штэ ер нь. Тэгэл өөдөж мадхараас нэг хүнтэй болмоор ч юм шиг санагдана. Тэгэл гэтэ яг үнэхээр бүр амар таалагдсан гарч ирвэл тэгээд явах хаа. Ер нь ирэх юм бол байх хаа. Гэтэ яг өөрийнхөө нөгөө Монголд ялангуяа ярьдаг шүү дээ. 90 хийгээ гарах тий. Тэр нь хороо гаргах гэж яриад байдаг. Тий. Ер нь хэдэн хувьтай нэг тийм хор байдаг юм уу та нарт гэж үгээд. Хороо гаргах уу? Тий. За ер нь бол хороо гаргацсан л гэж боддоо шүү дээ. Би бол тэгсэн үү? тий. Ер нь хэдэн гаргасан.
ховчлаад ер нь. Ховлолоо. Тий. За ер нь нэг 90% та гарцсан баг. 90% таа юу? Тий. Гүү юу? Мэдгүй. Вау. Гэтэ 90 гэж ч бас сайн байна шүү дээ. Аа одоо өөртөө л ихтгэлтэй л байгаа юм шүү дээ. Ямар нэг хүнтэй татна одоо эрхэж мөрхлээ гэвэл нэг олон толон өөр хүүхэн мөхөн сонирхоод байхгүй ер нь бол Энэ зуны дараа бол 95% болно. Ирэх жил 100% болчихно. Тэгээд 100 гэсэн. Гэтэ миний хувьд яг энэ зүйл санагдаад идэг шүү дээ. Яг эрэгтэй хүн ингээ хороо гаргачих юм бол дараа нь илүү одоо юм үдцэн хүн чинь илүү тайван тэгээ нэг хоолоо байнга идэх чадвартай болох магадлал арай өндөр санагдаад байгаа шүү дээ. Өлөн биш үү? Тэр үнэн баха. Би бас тэгж бодчих. Тэгээ ер нь бас яг гэр бүлтэй болох гэж бас нэг яаралгүй айжуу тайван байж байгаа шийдвэр гаргавал тий. Энэ юу н өндөр болд юм уу? Энэ чамд яг намдаад байна тий. Намдаад байгаа юм. Энэ гэхдээ өндөр болохгүй. Доош ингэж яриад байгаа. Ингээ барих юм уу? Ингээд ингэж болох юм шиг. Метр хэд вэ ер нь? 86. Нилээ өндөр л юм байна. Гэтэ бас тэнд би нэрээ өндөртөө ордгүйсэн шүү дээ. Тийм үү? Тэр чи бүгдээрээ тийм өндөр юм. Амар өндөр. Үгүй яах вэ нэг юу? Чин заавал навах гэсэн. Чинзаа өндөр. Өө тийм үү? Метр 90 шүү дээ. Үгүй тийм үү? Чинзаа метр 90. Сойр 90. Тэгээд анар чин 88. Тэгээ би 86. Тами 80 гэдэг юм болоо. Тами бас нэг өндөр 80 биш. 80 биш үү? Биш. 80 байхгүй юу? Байхгүй. Тийм баг. Ямар ч Би чинь 83 тэгэнгүүт нь битээр хамт зогсоход витаминт шараад тугаа найд тамихгүй. Тэгээ цаад чинь саксаар амар сайн тоглолдог шүү дээ. Бээжинд ахта тэр бичлэгүүдний үзэнгүүт нь бүр амар супер шүү дээ. Ингээл Бээжингийн ингэж явд онгод сурж явах та. Амар тоглолт. Ингүүнээ чинь бас жоохон жижиг юм шиг харагдаад. Ингүүнээ эмхтэй оролцогч юу? Эрэхтэй. Эрэхтэй. 80 бас гормор баха. Ер нь бол бас энэ шоуд гэхдээ ер нь бол бүр ингээд Лук ТV гацаагж мацаагаад тэгээд ингээд залуучуудыг бүр юм байлтан дагуулад амар болсон ер нь бол. Одоо тэгээ хоёр дахь юуных нь бүртгэл эхэлсэн. Одоо манай мөнхөө зөнхөө бүртгүүлсэн л явчих. Чиний хувьд ингээд анхааралд хамгийн одоо үрдсэн оргил үе ерөнхийдөө Тэнгисийн эрг гэж бодож үзэж болох уу? Тийм юм шиг үлээ. Тийм хүмүүс тэндээс л одоо амар сайн мэддэг болсон л гэж би бодсон шүү дээ. Чиний Instagram дагагччаад ид байгаа юу? Одоо 66. Би анх харахад Reels хийгээд гэхдээ бас амар их 10,000 ч үлээ 20,000 ч үлээ байсан санагдаад ах юм надад. 20 эдтэй байж байгаа. Тийм бах тий. Тэгээ яг нөгөө нэвтрүүлэг гарсны дараа нэг нэмэгдээд 60 эд орсон. Гэтэ минийх юу яасан? Би нөгөө нэг би Instagram-а бандуулаад тэр чинь бас юу яд юм л шүү дээ. Би нөгөө юм нөгөө буудлагын газрууд шүү дээ. Тэгээ буудлагын газар дээр буудсан пост оруулсан байхгүй. Тэгээд нэг юм гарч ирээд л анхаарал гарч ирэхээр заримдаа уншихгүй актарчдээ шүү дээ. Би тэгсэн л гэж бодоод байгаа өөрийг. Тэгэл тэрнээс хойш юм уу мэдэхгүй ямар ч байсан миний Instagram ерөөсөө хүний юун дээр гарч ирэхэ болцсон. Тэгээ яг нөгөө нэвтрүүлгийн үеэр юм чинь тэр чинь. Тэгээд ерөөсөө хүмүүс ингээд Instagram чаяад олохгүй байна гэдэг. Илүү гадар мадар таарахаар Instagram-таа юу гэж асууад гэсэн. Тэгээ би ингээд утсыг аваад хайж өгөөд өөрийгөө олох гэхээр олдохгүй. Тэгээ бүр ингээд доош нь гүйлэхлээр бүр тэр мухарт нь миний Instagram байж байгаа байхгүй. Бүр тэрнийг харах уу болно. Тэгээ нөгөө suggest хийхэ болчтой юм байлаа. Миний Instagram бас тийм байхаа нөгөө shadow band гэж хэлдэг. Тэгдэм байлаа. Тэгэхээр минийх яагаад вэ гэвэл би нөгөө ковидын вакцины эсрэг мэдээлэл оруулсан учраас намайг юу бандсан байдаг. Ерөнхийдөө Facebook дээр ч гэсэн яг тийм төрлийн мэдээлэл оруулангууд нь бандуулцдаг. Чамд ингээд анхааралд ингээд тий олон нүд нь ингээд анхааралд өртөхөд юу н ямар мэдрэмж байна, ямар хөө байна. Одоо ингээд гудамжаар явж маахаар таньжил байгаа шүү дээ угаасаа тий. Тэгэл хүмүүс ингээд хараад байгаа нь мэдэгдээд байдаг шүү дээ. Тэр мөр нөхцөл чамд хөвгтэй нүү гайгүй нүү. Төгтөө шээ дайггүй гоё санагд. Ялангуяа ихэндээ бол их гоё санагддаг гэсэн. Явандаа тэгээд бас итгэл юм байлээ. Одоо нэг төвхтэй ч биш, гоё ч биш рүүгээл. Тий. Ер нь гэхдээ Тэнгисийн эрэг дээр 2 4 7 л ер нь хамгийн олонд ер нь бол хүрсэн.
танигдсан юуных нь шүү Одоо дээ. намайг хийж байгаа юм чинь нөгөө хэдэг бол бүр амар яаж байгаа. Тэр яг гол байсан хүмүүсийг бол гэж бодоод байгаа шүү дээ. Надад бол ингэж ажиглаж байгаа Монголын одоо шоу entertainment бас нэг шин төрлийн нэвтрүүлэг шин формат ороод ирсэн. Одоо анх авьяаслаг монголчууд ч юм уу эсвэл дэжтэй voice ингээд хүн болгоны одоо анхаарал төвтжсэн шүү дээ. Түүнтэй адилхан бас Тэнгисийн хэрэг яг тэгж чадсан. Тэгсэн. Би баг тэрнээс ч илүү ч юм болов гэж бодсон шүү дээ. Бүр амар хүмүүс бүр амар л тэр нөгөө нэг тэгээ ер нь гэхдээ хандлт баг илүү байсан юм бол. Үнэхээр амар байсан ер нь бол харин. Тэг хүн болгоно л Тэнгисийн хэрэг л ярьж байсан ер нь. Тэгэл байнгын Тэнгисийн хэргийн мем яваал тий. Тэгээ нөгөө ажил дээр яж чад өөрөөнийх амар ярина. Тэгээ би нөгөө нэг яг би чинь дундаас нь орж ирдэг. Тэгээ миний тэр орж ирсэн дугаараараа гараагүйсэн. Тэгэл нөгөө тэрийг хэлж болохгүй. Сайхан сонсоол. За хүмүүс ер нь юу гэж бодож байна. Тэгэл яг нөгөө өөрийнх нь шинэ оролцогч орж ирлээ гэдэг дугаарыг ажлынх нь үзнэ. Бөө юм болоо чи хэлэхгүй яасыг бөө юм болсох тий. Тэнгисийн хэрэг орсон дараа өчтөнгүүд нэмэгдсэн. Тэгээ намайг хаана юу хийж явдаг юм мэддэг юм байдаг юм шиг. Тэгээ ямар ч хэсэн зүрхнийх юм байна шүү. Хин суур тэр нөгөө яг битээ суур чи бүр энд байсан лигээ хаяад явсан гэсэн шүү дээ баг. Тэгсэн. Лигээ хаяад уу? Энд лигийн тэмцээнд оролцож ирсэн нь тэрийг орхиод тайланд яг орхих ч байх те багийнхандаа хэлээд ийм санал ирсэн. Тэгээд юу гэж бодож байна гэдээ ярилцж байгаа л тэгэл тэгсэн л ахал зөвшөөрөл тэгэл явсан юм билээ л. Яг нөгөө олон нийтийн яриагаар бол тэгж хүмүүс ярьж л шүү. Аягч байх. Тэгээд тэдний багч угаасаа нэг ч ялагдaltaгүй явж исэн юм билээ. Тэгээд за гайг байгаа бодол хэд тоонол ирэх юм чинь гэл явсан юм л те. Сонирхолтой ер нь байсан. Тэгэл болцоонууд, тэгээд тоглоомнууд, моглоомнууд эднэр. Тэгээд нөгөө зүгээр нэг хүмүүс бол анх төсөөлөхдөө жоохон ийм сонин төсөөлжсэн бах за Тэнгисийн хэрэг гэхээр бараг л нэг жоохон мяал болох бах та тийм ингээд зураг авалтан ч юм уу нэг л тиймэрхүү л байх бах гэж бодож исэн чинь яг нөгөө баг бол централ телевиз бол амар сайн ажилласан санагдсан. Тэр мөнгө тэгэл ер нь яг орчин бүх юмнууд аягүй гоё харагдчихсан. Тэгээ ер нь ингээд өдрөөр аваад үзэх юм бол хэдэн цаг зураг авалт болох уу? Тэгээ чөлөөт цагаараа ер нь яах вэ? Яг ер нь бол өдөржил зураг аавна. Тэгэл одоо гой дүрсийн тэндээс түүхийн тулд тэгэл бүтнэл бичээлэн л гэсэн үг юм байна. Ер нь л өдөржин аавна. Яг бүр унтахын алдаад бол цаг зав гарна. Тэгээ тэрэн дээр бол бидний хоорондоос жоохон юм барьж байгаа. Утдаг байсан. Нэг юм надад нэг тийм цуслан шиг санагдаад байхгүй нэг жоохон хүүхэд байхад нэг юм цусланд ингээл хүүхдэд ээждэг шиг насан турш хүмүүсийг авчиад нэг сайхан Таиландд тийм ээ. Тэгэхээр ер нь бол 24 цагийн турш тэр реалити шоу шиг ингээл камер бол байнга байж гин. Тэгээд тэр хугацаанд нь сонирхолтой зүйлүүд нь болох юм бол тэрийг ингээд түгээд авчдаг. Тэрнээс гадна бас нэг хөтөлбөр бол байгаа. Тэр өдөр тийм одоо юмн дээр ажиллана. Одоо жишээ нь хоол хийх гэдэг нэг юутай ч юм уу. Тэгэнгუთ хоол хийж байхад би бинтагаа яаж контактлж чинь, яаж харилцаж чинь, хин рүү хараад байна. Тиймэрхүү юмнуудыг яг камераас барьж авал тэгэл. Тиймэрхүү. Ер нь бол сайн барьд юм лээ. Би нэг манай спонсор нэг нүдний тусаалга байсан байхгүй. Зүгээр тусааж байгаа л ингээ харсан чи яг ингээ биччихээ. Яг ингээ камер надад. Рекламын дараа наацсан. Орно л бичдэг юм. Чамайг орлож байгаа үед ямар одоо тэмцээнүүд өмсөлтөн даалгаврууд байсан бэ өрсөлдөөнүүд? Цаана бүжиг бол байсан тий. Бүжиг минийх дээр байгаагүй шүү дээ. Тэр юу яадаг вэ? Тэгж яадаг бишээ. Бөөндөө нэг тами таид чи нэг бүжиг. Тэр чинь тэмцээн бишээ. Тэр чинь нөгөө зүгээр л үед бичсэн. Бичсэн тий. Оо та мартсан бах юм. Нэг волейбол бол явсан юм аа. Нэг волейбол байсан. Тэгээд тэр нөгөө юу явдсан шүү дээ. Дэрэн дээр нэг юу аваад байдаг. Тэрийг санаж байна. Яадгийг. Дэрэн дээр нөгөө нэг кетчуп энтер түрхсэн. За. Тэгээд нөгөө нэг ийм нөгөө савыг эргүүлээд тэгээд тогтох юм бол зүгээр өнгөрн тогтож чадахгүй байх юм бол тэрэн дээр байгаа нүрээрээ тэрэн дээр нь ялуулдаг. Тий. Яг нөгөө араасаа зогсож ирсэн нүүрэн дээр ингэж нэг ягаад гэсэн тий. Тэр бол амар юм бэл. Би кетчупэнд бол үнэхээр дургуун бэл.
Яг тийм данк хийчихвч амар муухай юм. Тэгээ зарим нь гурил морил руу нүүр мүрээ ягаад тэгээд их швэс шүү дээ. Тиймэрхүү юмуд явсан. Ер нь бол 6-аатай л харагдчихлаа. Тий. Хоёр сингл үү? Сингл. Сингл бол явах хэрэгтэй. Бидний одоо нас ер нь тэгвэл яри. харагдсан баха. Сингл хүмүүс ер нь тэнгисийн эрэгт яагаад орох зүг вэ гэж ер нь аргументууд ямар байна? Тэгэл яг нөгөө хүмүүс амар үзэж байгаа. Тэндээс бол яг ер нь бол баг бүх хүнэл ер нь юу өөрчлөгдсөн баха. Яг юм да. За нэг амьдрал нь өөрчлөгдөх нь чаашаа. Гэхдээ нэг юм тодорхой юм нөхцөл байдал бол тэнд орсон хүн болгол өөрчлөгдсөн баха. Тэгээд эргээрдэхтэй. Тэнд муу хилэгдэжсэн ч хүн сайн хилэгдэжсэн ч тэгээ бүгдээрээ л нэг юм тэндээс тодорхой ингээд массыг аваад тэгээд одоо өөртөө наагаад гэх юм уу. Тэгээд одоо ерөнхийдөө нэг тийм тэр байдал чи ер нь бол би амар даваа талтай гэж боддог байхгүй юу. Одоо ер нь л одоо алдах юмгүй ашигтай ч гэх юм уу ашигтай юм бэл. Ашигтай айгүй ашигтай юм бэл ер нь. Дагагч нэмэгдвэл орлого нэмэгдэнэ гэдэг чинь баг үнэл юм бэл. Тэгээд тэр талаас ядаж хамгийн ихнийхт нь тэгээд нөгөө талаас бол амар гоё дурсамж. Үнэхээр гоё дурсамж. Би бол ингэж харж байгаа. Карьер тэсэл нэг шоу entertainment ч юм уус бол олон нийтийг хамрах хүсэлтэй тийм карьергүй дөнгөж эхэлж байгаа хүнд оролбол би бол зөвлөнө. Ягаад гэвэл маш богино хугацаанд тий одоо тий өөрийгөө ингээ бүүсгэлж байгаа гэж хэлж болно. Ман митийн хувьд бол би бол надад бол ерөнхийдөө орох сонирхол байхгүй. Тэгээд дээрээс нь би нэг юу шүү гэм блэ. Ер нь тодорхой хэмжээний юутай хийдэг зүйлтэй байгаа учраас надад нэг тийм амар тийм унаад байх зүйл байхгүй. Дээрээс нь миний нэг тийм сонирхол байхгүй байгаа учраас би яг тийм карьераа эхлүүлэх байгаа хүмүүст бол маш зөв тийм буст болно. Ягаад гэвэл богинохон хугацаанд олон хүмүүс танигдаад тэгээд тэр суурин дээрээ фаштаа өөрийнхөө тэр нэг дуучин ч юм уу жүжигчин гэх юм уу одоо спорттой ч юм уу ер нь өөрийгөө гоё ингээд яачч болно. Тийм. Гэтэ яг юу би зөөр яг дагагч олж авах мах ч юм уу. Одоо тэгтээ хүмүүс ихэнх нь тэр талаас нь харж л байгаа хэл та. Гэтэ нөгөө талаас тэгтээ амар гоё байсан нэрээ. Тоглоомгүй амар гоё дорсомж. Тэр бол тэгтээ бүр ингээд гэтэ ер нь ийм байгаа байхгүй. Хизээч энд байж захта таарахгүй хүмүүстэйгээ тэнд одоо илүү дотн танилцсанаа гэдэг чинь бас амар сонирхолтой зүйл л дээ. Одоо мэдгүй бид нар хизээч ихэр сувдтай яг ингээд дуулж байхыг хараад энд ингээд хотод ингээд бэжсэн бол тэнд очиод ингээд 7 хоног цуг байгаад энэ хүн юунд дуртай ямар юм мэддгийг эсвэл юунд дургүй юм ч гэдэг юм ингээд бас тийм дотн байх гэдэг бас амар сонирхолтой. Тэр утгаараа бас тийм ягаад гэвэл амар тийм одоо өвөрмөц өөр суурьтай хүмүүс тийм олон хүмүүстэй тий олон хүмүүстэй одоо тааралдна. Сэгцээхэн бүгдийн тоглолцох гэж байхгүй. Тэгээд тэгтээ бас нэг хүүгнээс л шалтгааллах юм байна. Ер нь бол одоо хүмүүстэй танилцах сонирхолтой байгаа юм аа. Тэгтээ нэг юм гэвэл танаа дугаар чинь яг анхных учраас анхных гэдэг бас шинэ хайп байгаа штэ. Тэгэнгүүт нь хоёр дахь улирал дээр тэр анхныхаа хайпыг дагах гэж нэг даалгавар байгаа штэ. Одоо чангал авах бах тий хоёр дахь бол давах баха. Би бол хүмүүс одоо амар очроо олцсон байгаа гэж боддог шүү дээ. Тэгэхээр илүү нэг юм тэгдэм байх ойлгоцсон. тактик нилээн юу болцсон уу? Сайжирцсан уу? тэгэнгүүт нь дугаар болгонд ер нь юуны орлогч нар хасагдах яаж явагдгийг. Өөртөө нөгөө нэг өрөөнд ороод цаасан дээр ингээ бичээд яг тэнд байгаа залуучууд өөртөө дундаасаа л бас. Тий. Тэгээд шалгуур нь юу вэ? Тэгэл тэр хүн өөрт нь таалагдах байгаа үнэл явуул шүү дээ. Таалагдж байгаа хүмүүсээ хамтдаа өшөө хонмоор санагдал тий. Тэгээ ер нь чи явхаас өмнө Singles Inferno эднэр үзчихэд явсан уу яваагүй юу? Солонгосын. Тий. Бүр өмнө үзчихсэн. Гэтэ би нэг үзчихэд явандаа гэж бодчихсон. Тэгээ нэг төрнийсэн завгүйсэн. Ерөөсөө үзэхгүй байж байгаа л. Яг бүр өмнө л үзчихсэн. Гэтэ ингээд мартагдцсан байсан. Тэгээ тэрэн дээр чинь ингээд нөгөө манайхан ч бас ер нь Singles Inferno дээр ер нь амар үзэлттэй байсан шүү дээ. Ер нь Netflix дээр тэгээд эхнийх дээр нэг амар эмхтэлэг ингээл яг гол дүр болол
бүх залуучууд уралж мурлаа л тий. 3 дахь дугаар дээр нь болохоор нэг сагсчин залуу тэнд далаал. Тэгэл ер нь яг тэд нарыг бас үзээд ингээд тактик боловсруулвал бас зүгээр юм шиг санагцсан. Тэгээ сүүлд бас би нэг Солонгосын Love Alarm гэсэн нэг фүүдэр байсан нэг тийм болцооны бас нэг юу яасан чинь аппликейшн дээр ингээд 10 м дотор өөрт нь таалагдж байгаа хүн байвал шууд ингээд дуурч муурдаг. Тэнгууд ингээд жишээ нь хоёр ингээд хүн ойртонгууд нөгөөтгөнд нь өө чи энэ таалагдсан байна гэл тохиорч мөрөл. Бас амар сонирхолтой. Ер нь одоо энэ болцооны яг юм реалити ч юм уу иймэрхүү тоглолтуудаас гоё л санагцсан. Америкт The Bachelor гэдэг алдартай тийм шоу байдаг. Тэр нь оролцож байгаа хүн нэрхтээ хүн эмэгтэйчүүдээс 10 20 эмэгтэй байна. Тэгээд дугаар болгоноос нэг ингээ асагтаад яадаг вэ гэвэл нэг оё дараа нь тэрнтэйгээ одоо сүү тавьдаг. Тэгэнгүүт нь юу сарнаа өгдөг. Тэгэл elimination яваад идэг. Тэр нь арай л урталт одоо Тэнгис иргэчин хитэн дугаар болсон юм бэ? 18 20 дугаар тэнгүүд нь тэр нь 2-3 сараар ингээ үргэлжлээд идэг. Дээрс нь тэр чин production зардал гэж айхтар юм байгаа штэ. Америкийн шоу. Тэгэд Төгөгийн хувьд ер нь цаашдын одоо карьер ямар одоо зорилготой байна? Давхар хоёулангийн барьж явна гэж бодож байна уу? Эмч модель. Тэгж чадахгүй бах. Тэгээ эмчээл хийн л гэж бодож байгаа. Дохондоо яхаа тэгээд ингэж явж байгаа л тэгэл угаасаа багаар тэгэл эмчрүүгээ ороод тэгэл эмчээл хийх байх л гэж боддоо шүү дээ. Одоо тэгэхээр ингээд яхаа бас яг ярих юм бол багш эмчнэр эдний ерөнхийдөө яг ажиллах орчин нөхцөл тэг ачаалал цалин урамшуулалч гэдэг юмнууд ер нь яг үннийг хэлэх юм бол Монгол жоохон хэцүү шүү дээ. Хувийн л одоо бараг имлэг нээж мэдгүй юм бол ер нь бол улсынхаа имлэгтэй ажиллаж хахад ер нь бол чанга шүү дээ тий. Гайгүй юу? Чанга шүү дээ тий. Гэтэ яг би юу байна гэж боддсон бас нэг юм энчээрээ бас нэг юм гайгүй амьдарч үзүүлэндээ л гэж боддоо шүү дээ. Олон дүүнэртэй эмч болоороо ингэж амьдрдгийг шүү гэж үзэлнэ. За. Одоо болцох юмч байгаа юм бол ирээд би одоо төгөлдөр юм шиг байна. Тэгээд тэнд нөгөө нэг Тэнгисийн ирэг дээр байжгаад ингээд байсан охтууд дундаасаа ингээд амар татагдсан. Тэгтээ яг нэвтрүүлгийн үеэр яг тэгж чадаагүй эргэж ирээд болцож молцсон ч юм уу хоорондоо үерхсэн ч юм уу тиймэрхүү кейс байгаа юу та хэдийн дунд юу? Тиймэрхүү кейс. Тийм нууц байна уу? Нууцын мэдээ сонсъё. Яг нь ер нь бол нөгөө нэг өмнө нь одоо жишээлбэл намайг ирэхээс өмнө асагдсан байгаа хүмүүс энэ байгаа шүү дээ. Тэр эдтэйгээ ирээд ингээд танилцж байгаа. Тэгээд ингээд холбоотой за яг бүр нэг амар холбоотой болсон байхгүй хаа гэхдээ. Яг хоо нэг жоохон тиймэрхүү юм крашны юмнууд байгаа л байгаа юм тий. Сүүлд нэг UB comedy дээр бүр бөөнөр ирээд нөгөө Марилчангаа эднэр дуулаад та нар чинь нэг өөр айгуу гоё гарсан л шүү дээ. Тэгээ дараа нь эм баах юм бас төрсөн өдөр гээд ер нь ингээд сошиалаар ер нь харж байхад бол нэг юм яг л нэг юм гоё бөөнөрөө амар татна болцсон л харагдчихлээ л тий. Тэгсэн ялч амар татна болсон. Харин гоё харагдчихвэлээ. Тэгээд сонсож байгаа хүмүүс ч гэсэн яхаа 2 дугаар үеинд нь бүртгүүлчихгүй амар олон хүмүүс бүртгүүлсэн л гэсэн. Тэгээд шалгуурыг яг яаж хийх бол бүртгэлэн дууссан баг шигсэн. Одоо хэдэн мянган хүмүүс ингээ би ормоор байна гэсэн байгаагаас за мэдгүй нэг 10 20 лавна гэхэд надаа нэг юм таамаг байгаа. Тэгээд төгөн энэ тал дээр бас өөрийнхөө бодож байгаа зүйлээ хуваалцвал зөв. Одоо ингээ комедиг stand up comedy хийдэг хүмүүсийг аваад үзэх юм бол бүр нэг тийм ном байдгийн. Одоо комедигийн 8 дүр тэрэн дээр нь одоо нэрд байгаа тэгэнгүүт нь одоо тийм алиалагч маягийн юм янз бүрийн ингээ 8 ингээ дөрүүд байгаа. Нөгөө төгнөөс нөгөө илүү нөгөө нэг биеэрээ үгээс илүү ингээ биеэрээ одоо тийм хийдэг ингээ хийдэг 8 дүр ингээ бүх ингээ комеди кино тэгээд stand up comedy аваад ч юм бол ингээ тодорхойлцсон байгаа. Түүнтэй адилхан иймэрхүү шоу дээр одоо мэдгүй зүгээр ингээд Facebook-ээр ингээ харангуут нь одоо bad boy-ийн Тэнгисийн дээр bad boy гэж нэг байх дүр байхаа. Тэгэнгүүт нь бас нэг илүү нэг мэдгүй нэг номын талдаа нэр талдаа нэг хүн юм уу. Тэгэл янз бүрийн ингээ им дөрүүд ингээ бүтээж яагаад тэр дүрэнд нь одоо тохирсон үнийг ингээ тавьж иж тэр шоу илүү сонирхолтой анхаарал татахгүй шоу болж чаддаг байх магадaltaй гэж би бодож байна. Тийм шиг байна. Тийм биэс тэгж бодож байна.
Тэгэхээр ямар хуу дөрүүд байна гэж харж байна? Одоо bad boy-ын бодвол Чинзо юм бэлгүй. Тэгээд нэг сайн залуу байгаа нь ханар юм болоо. Тэгээд нэг номын одоо би юм бэлгүй. За. Тэгээд одоо за тэгээд заах. Романтик нэг тийм hopeless romantic хүн байна уу энд? Байхгүй юм шүү. Чинзо юм уу эсвэл хин юм уу? Тами юм болов. Тами романтик гэж магадгүй бас. Магадгүй харагдсан. Тий. Ер нь тийм байна шүү дээ. Романтик дүр. Тий, романтик яг цэвэр романтик дүр юм тий. Ер нь гэхдээ би бас анзаархаар тэгж харагдал лээ. Одоо авьяаслаг монголчууд гэдэг юм уу тий. Тэрэн дээр заавал нэг single mom байдаг ч юм уу тий. Эсвэл нэг LGBT дүр байдаг ч юм уу тий. Эсвэл одоо зовлонтой туулсан тий нэг өмсөн яриад байдаг. Шархалсан хүн байдаг ч юм уу. Яг тиймэрхүү юмнуудс байдаг баха. Тэгжээж л бас сонирхолтой болох л та тий. Яг л гол юм нэг хүний нэг сэтгэл зүгээр уйж чадах нь хамгийн чухал байгаад байгаа. Тэгэнгүүт нь Facebook дээр чи хүмүүс чинь бас ингээл те одоо баг маг болоод нэгнийгаа ингээл тийм Чинзо тийм манарч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд үүсгэж те. Ер нь гэхдээ бас сошиалыг бас нэлийн давалгаал болсон шүү. Ер нь бол хүмүүс баг өмнөөс нь баг хамаг юм шийтгэх гээд ам шүү те. Тэр хоёрыг нийлүүлээд тэр хоёрыг тэгээд гэдэг. Гэтэ ер нь ингээд Instagram дээр одоо ингээд сэн мессежүүд ч юм уу эсвэл юм яг фэний чат мат ч юм уу эсвэл комент ч юм уу амар тийм сэртгэлэм ч юм уу амар ч юм шиг тиймэрхүү юмнууд ер нь иржсэн үү жамд? Гайгүй. Ер нь надад бол хүмүүс аягүй эргэл юм. Эсвэл нөгөө нэг яг надад дуртай хүмүүс нь намайг дагцсан болохоор тийм санагддаг юм. Тэр чинь нэг миний л үүсчихэж байгаа шүү. Нэг амар хейтэлж мэтлээдсэн ч юм уу тэгсэн юм бол нэг ирж байгаагүй юм тийм. Ирэхгүй, ер нь ирэхгүй шүү. Аюу да ихэвчлэн л аюу гоё юмнууд нэлээд ирж байгаа. Гэтэ дургуун үнэ дагна гэж юу гэсэн юм бэ? Өдөр болгоод стон хараад тэгэл. Тэгээ ангри эможи явуулаад тий. Дургуун тэгснээр дагцсан. Дургуугаа илэрхийлэх гэж дагцсан байна. Чам дургуу. Чам дагчин. Яг юу амар их юу адаг гэсэн. Би чинь тэнд байж хата аюул тийм аюу богино хугацаанд байж байгаа явцсан. Тэгэл иймэрхүү одоо энэ яриатай юм хомд оруулж нэг яриулмаар байна гэсэн юмнууд л аяг ирдэг гэсэн шүү дээ. Тэгэл одоо энд л ярьж байгаа юм байлгүй. Ер нь аль бас нөгөө зочноо бас олоход бас хэцүү байсан. Таад нэрээ нөгөөдөөс асуусан уу? Нөгөө хэд маань нөгөө Our Secret podcast-д ерөнхийдөө ороод харна мэдээж тэргүүрээ бас юм ярьчихж байгаа болохоор давхар энд бас яриад яхаа уу гэж бас бодсон. Тийм. Тэгээд бас чамайг ярих чинь сонсомоор зөндөө хүмүүс байгаа л илүү дээ. Тэгээ бас нөгөө чиний мэрэгжил бас бид нарт бол амар одоо сонирхолтой байсан юмч байх. Чам нэрээ төрхний юмч учраас хүмүүс төрхний талаар ядаж юм мэдээсэ гэж зүйлэн дээр анхаараасаа гэж зүйл байгаа яа. Хүсдэг зүйл. Ер нь тиймэрхүү юмнуудаа reels хийгээд тах шиг байгаа байсан тий. Тий. Ер нь бол аюу зөв хэмнэлтэй л амьдрах хэрэгтэй л санагддаг шүү. Ер нь нөгөө нэг яг ийм мэрэгчлээ болсноос хойш ч юм уу. Тэгэл бүхэл ер нь сайн гэсэн юмнууд жишээлбэл хорт зуршлуудаас хол байх. Тэгэл дасгал хөдөлгөөн хийх гэдэг юм уу. Тэгээ тийм юм бол зүгээр нөгөө сайн гэж мэддэг ч гэсэн ингээ цаана хэр сайн бэ гэдгийг хүмүүс нэг мэддэггүй шүү дээ. Тэгээ тэрний нөлөө бүр амар их байдаг байхгүй. Тэг яг яриул амар болцоод идэг болохоор тэгээд ерөөхдөө бол сайн тэгээд маш сайн тэгээд тиймэрхүү нэг сайн гэсэн одоо амьдралын маягийг сайн юугаад бүрдүүлээд явуул гэж бодлоо. Тэнгуй чиний над үдэл бодолтой чинь залуу нас чинь заримдаа цохилтдаггүй ингээд мөргөлдөөт ч юм уу тий. Гэтэ тиймэрхүү үе мүй гарна л үсттэй залуу хүн байна тий. Тий гарна. Гэтэ яг бүр нэг өдөр болгон л биш бол тэгэл гайг үстэй гэхгүй. Тий. Гэтэ би бол аль болох амар зүв байх хичээдэг. Аль болох жимэнийг тасалчихгүй байчихсан. Тэгээд аль болох эрт унтах юмсан. Тэгэл арх танхнаас бол хоол тэгээд явах болдог. Та хоёр ер нь жоохон адилхан төрөл юм байна шүү. Золоо бол нойрондоо ингээд бүр амар ач холбогдол өгдөг байхгүй. Мэдээж биеийн эрүүл мэндийн тулд би нойртой байх хэрэгтэй. А тэгэнгүүтээ одоо
алкогол хэрэглэхгүй, тамхи хэрэглэхгүй ч гэдэг юм хор туршлуудаас хол тэг маш их хөдөлгөөнтэй. Ерөнхийдөө эрүүл хэв маягаар ерөнхийдөө явдаг гэсэн. Би болохоор нөгөө талд нь байгаа байхгүй тий. Би заримдаа бол нойр хөрөхгүй байвал арай шүн 3 муруу гэж унтан тий. Гэтэ би бол ингэж боддیں۔ Нэг юм бүх юмыг одоо муу гэл хориодох юм бол би бас амар стресстэй юм шиг санагдаад. Тэнгуутаа нэг юм жоохон юм планс барьдаг ч юм уу. Ер нь бол өдөр болгон муу юм хэрэглээд байвал мэдээж муу. Тэрийг нэг сар хөөрхөн сайн явж ийсэн нэг муу ч юм уу тий. Тэгж юм игэл бас зүгээр ч юм шиг санагдаад. Нойр болтой амар чухал. Би бас нойрыг бол амар чухалчилдаг юм. Яаж хийж байгаа л ямар ч гэсэн нэг 8 цагийн нойр гал үддэн шүү дээ. За болий 7 цагийн нэр. Чиний амьдралаас юу хамгийн их кайф авдаг зүйлүүд юу вэ? Одоо кекс гэл хэлээ шүү дээ. За одоо яг юм юу л кайф авдаг шүү дээ. Ер нь одоо нөгөө яг ингээд нэг юм ард гарчаар нэг гоё болчихдээ шүү дээ. Тэгээ ингээд угаасаа нэг юм ингээл байнга л хийгээл явж байгаа шүү дээ. Тэр чинь нэг юмны төлөө л явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр юмныхаа ингээ ард нь гаруул тэгэл гоё байгаа юм шиг. Тэгэхээр зориг тавингуудаа тэр зорилгонд биелүүлдэг. Бид амар муухай жок хэлэх гээд нэг эмхтэмний ард гарахаараа гэж зүгээр сая толгойд орж ирсэн юм аа. Наа чин бас зориг шат жишээлбэл нэг эмхтэн хүнийг ингээ бодоол энэ хүнтэй нэг үдчих юмсаа тэгэл ард нь гарангуудаа бас л тэгэл өөрөөрөө бахарх зүйл бол байна. Би сая хайрын юу 5 хэлийг ном уншсан. Тэрэн дээр хүмүүсийг ингээд тодорхойлж байгаа юм билий. Та нар бас хэрвээ сонирхол уншаар амар хэрэгтэй ном байлээ. Хүн болгон нэг хайраа илэрхийлэх тал дээр 5 категорид ингээд хуваагддаг. Нэг нь бол одоо бэлэг өгдөг, ормын үг хэлдэг, нөгөөх нь бол нөгөө юуны илүү нөгөө биеийн хүрлцэх, тэгэнгүүт нь хамтдаа нөгөө нэг цаг хугацаа өнгөрүүлэх, тэгээд тавдах нь юу ч байсан ч үлээ quality time. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Тэгэнгүүт нь тойр өөрсдийнхөө юу юу гэж тодорхойлох вэ ингээд сонсож байгаа гоо ерөөдөө яаж хайр илэрхийлдэг вэ? Эсвэл одоо нөгөө хүндээ сэтгэлээ илэрхийлдэг вэ? Би бол үйлчилж гэх юм уу? Одоо үйлчилж би serving хийгээд байдаг юм. Үйлчилж. Ууг нь тэгэх буруу гэж би мэдчихэж байгаа. Ингээд би ингээд хүний хараастай ингээд чи ядарч гинөө, тэгж гинөө, ингэж гинөө, маа хоол ингээд нэг юм нэг сервинг хийгээд нь штэ. Тэгээ тэр нь яг хаа миний хувьд ууг нь бол зөв нь хүн надад сервинг хийвэл ууг нь зөв болох юм шиг санагдаад байна. Гэтэ би болохоор тэрийг алдчихад өөрөө тэнд сервинг хийгээгүй гэдэг байхгүй ингээл. Яг хаа гэтэ тэр хүндээ хайртай юм чинь тэгээ чи өөрийнхөө нэг хайраа илэрхийлж байгаа юм аяг нь тэгжэл илрээд ах шиг зүгээр харагдаад идэг надад бол. Ямар тав гэсэн бэ? Үйлчлэх. Урмын үг. Үгээр одоо тэтгэх тэгвэл одоо бэлэг өгөх тэгэнгүүт хамтдаа тэ чанартай цаг өнгөрүүлэх тэгээд хүрлцэх физикл ийлж мэлэх ч юм уу өмсөж тэрвэрлэх. Минийх юу юм байна? Цагийг хамт өнгөрөх юм л юм. Би ер нь гэтээ ингээ хүн хамтдаа ирэхээр бүр яг юу очдох бүр ингээд салж чадгаа байлаад ингээд байн хамт ямарсан надад 24/7 хамт бараг л тээ байх га тийм тэгээд нөгөө хамаг ажил мэжлээ алдаа тэрнээсээ олж өөрөө заримдаа стресстэй тэгэх гээд идэх талдаа. Тэгэхээр хамт цаг өнгөрүүлэх. Хоёр дахь нь юу вэ? Юу вэ гэж бодож байна. Саяны 5-аас дараа л бол нэгт нь энэ байна, хоёрт нь. Тэгвэл за хамт цагийг өнгөрөх. Тэгээд физикл юм тачинг юм болов? Физикл тачинг бол байгаа. Тэгээ бусд нь ер нь араас нь орох хаа. Ер нь аль нь л физикл тач байна. Миний хувьд бол юу юм бэ? Бэлэг өгөх энэ бол тэгээд урмын үг өгөх тэгээд юу quality time талд энэ гурав бол юм. Гэтэ би яг нэг яг эргэлдээд байна л да. Ингээ өөрийгөө ингээ бодонгууд ямар ч энэ гурав надад буугаад байгаа. Тэгээ нэг асуудал нь юу гэвэл одоо хайрыг өөр илэрхийлж байгаа хүмүүс одоо нэг нь одоо жишээлбэл үйлчлэх одоо хүнд хайртай хүндээ үйлчлж ээж тэ хоол хийгээл ч юм уу ирэн тэрвэрлээ эсвэл одоо мэдгүй юу ч байдгийг гангстер сервис гэх юм. Тэгэнгүүт нь тэ нөгөө хүн хайраа тэгж илэрхийлдэг. Тэгэнгүүт нь нөгөө хүн хайраа өөрөөр илэрхийлдэг юм бол жишээлбэл мэдгүй байна. Одоо physical touch-аар ч юм уу эсвэл нөгөө шал ондоо
ямар илэрхийлдэг юм байвал тэр Зүрхчгээр амар хэцүү. Зүрэнгүүтээ нөгөөх нь нөгөө хайрын мэдрэмж аваагүй, аль алаас хайрын мэдрэмж аваагүй. Чи би чамд ингээд үйлчлээд чам үсэж ах чи ингээд хоол хийгээд ингээд чамд хайраа илэрхийлж нь штэ тэ. Тэгэнгүүт нөгөө хүн нь үгүй би ингээд quality time одоо хамтдаа байх цагаа өнгөрүүлмээр байна тий. Гэтэ ер нь яхаа ингээд нэг quality time дээр жишээ нь ингээд яг ингээд байн хамт байх гэдэг нэг хүн байлаа гэж үтэй те. Нөгөөдөгт нь болохоор өөр юм сонирхолтой те байлаа гэж бодлоо л та. Тэгэнгүүт ганцаараа байх нь сонирхолтой ч юм уу те. Гоё байдаг ч юм уу. Тэгэнгүүт чинь тэр чинь юм зөрөө өсөж штэ. Тэгэхээр жоохон төвхтэй юм шиг байна. Одоо ингээд найз охиноо ч юм уу дандаа л хамт баймаар байдаг. Тэгсэн найз охин магадгүй гадуур найзуудтайгаа баймаар байдаг. Тэгээд зөрөөнөөс л ер нь асуудал үүсдэг байна. Гэхдээ тэр чинь наа чи асуудал шүү дээ нөгөө нь юу. Найз охин найз залуугаас илүү гадаа хор найзуудтайгаа байна гэсэн. Үгүй яхав тэр хүний хувьд хайр гэдэг нь магадгүй serving гэж болно шүү дээ. Зарим үед ингээд сайхан serving гэхдээ ингээд хоол моолын хийж өгөөл массаж хийж өгөөл те би чи өвдөж гин үү анхаарал халамжийн тавьчихдаг. Тэгээ өөрөө бас гадуур ингээд найз нөхөдөө баймар байдаг гэж болсон шүү. Гэхдээ тэрэн дээр чинь юу шүү дээ нөгөө аль альныхаа юуг тэр хайрын хэлийг мэдчих юм бол тэгвэл харин тий тэгжиж ойлгох бах тий. Тэгээ бид хоёр сүүлийн үед ийм ярьдаг болсон. Одоо ингээд нөө кексээс илүү хайрыг л хүсэж байгаа юм шиг байна тий. Ер нь тийм шүү дээ. Гэтэ нэг энэний атны шалтгаан юм гэвэл ер нь ингээ одоо жагаах манай буйгийн жагаах манай подкаст нөрөн гоо ямар байр шалтгаантай юм бэ? Ер нь тэгэл хайртай үнтэйгээ бүх байрлал ер нь гоё шүү дээ. Тэр нэг амар ер нь чухал биш. Тэгээ бас бид хоёр яг эхний үйлрэл дээрээ бол сексиг бол нилээн олон бүр одоо залхтлаа ярьсан. Тэгээ сүүлд нь тэрийг нь дахиад ингээ яриад байх ингээл сонирхолтой. Тий. Тэгэнгүүт нь илүү нөгөө мөн чанар л нэрээс ялж байгаа юм. Жихнээсээ кейк гэдэг. Чи тэгээд одоо ер нь найзуудтайгаа бас нэг иймэрхүү зүгээр маазраал ер нь тиймэрхүү юм бол байгаа үстэй тий. Гайг үстэй тий. Тийм байгаа шүү. Яг бас эфир ирдэгтэй би тиймэрхүү юм бас асуух байх гэж бодож жоохон. Гэтэ ер нь асуудаг шүү. Сүүлдээ төгсгөлтөө нэг 3 асуулт байгаа. Тэгээ тэрэн дээр хариулж болно, хариулахгүй ч болно. Тий, no pressure. Тэрийг ер нь асуучих тий. Тэгээ. Тий. Эхнийх нь юу лээ марцсан биш үү? Юу дуртай байрал. Тэг шууд хариулах. Шууд гороолыг хэлээ тий. Тэг бид гэхдээ жагаахтай санал нэг байна нөө. Тэр бол яг таарч байна. Тэр тэгтээ бид хоёрт бүр ингээд яг юм бүр суутал ингэж хариулсан байхгүй яах тий. Та нар ингээд энэ гантелээ энэ гараараа өрөхөө, энэ гараараа өрөх нь гоё гэдэг юм асуугаад тах юм. Энэ ч одоо альж гараараа өргсөн гоё штэ л гэсэн. Ер нь нэг тиймэрхүү хариулт болсон. Тэр бол үнэхээр зүрхэнд орсон. Тэгээ би бас заримдаа нэрээ энэ тийм дээ. Тэр асуух чирэгч байна уу ч гэж бодох шиг заримдаа тэгж боддог. Гэтэ бас юуны одоо сонирхолтой хүмүүсийн хариултууд бас сонирхолтой байдаг. Өндөр биеийн одоо ялгаатай байх юм бол тэгвэл бас арай нэг өөр байж болно. Тэгээ хүчний уртаас. Тэгтээ тэр бас нэг юм нөгөө эмэгтэй хүний одоо хэлбэр галбарч гэдэг юм уу бие эсвэл биеийн онцлог одоо эрхтний онцлог ч гэдэг юм уу тэрнээсээ шалтгаалаад бас нэг эвлүүлдэг тоглоом шиг яг нэг юм таарсан нэг юмыг нь бас олох хэрэгтэй гэдэг юм шиг байна тий. Тэрийг одоо та нар л хийдэг баг та. Тэг ер нь тийм шүү дээ. Одоо жишээл мэдгүй те doggy style араар ийгүүт нөгөө эмэгтэй нь маань банд талтай байх юм бол тэр чинь нэг тийм гоё аль аль талтай тийм таашаалтай байхгүй шүү дээ. Тийм болохоор өөр байрлалаар хийвэл илүү зохимжтой. За тэгээд дараагийн асуулт нь болохоор амьдралдаа ингээд тохиолж исэн кексүүдээс фейлдж исэн. Гэхдээ funny story байвал бас хуваалцаарай гэж байгаа шүү. Ер нь бид хоёр бас нэлээд олон фейлүүдээ ярьж исэн. Тэгээд өмнөх дугааруудад хүмүүс бас тэ босоогүй, бууцсан гэл фейлүүдээс ярьж исэн. Хүн чинь бас тийм үе тохиолддог юм биш үү? Тийм уус тохиолддог юм байлээ. Тэр бол угаасаа хамгийн амар фейл байлгүй. Тэр юу юм бэ л дээ нөгөө. Тэр чи яг нөгөө эрүүл мэндтэй аим холбоотой. Аим ядарсан үе муу таарах ч юм уу. Эсвэл нэг юм олон хоног одоо уудаг хүн болоож мосон үе ч юм уу. Тиймэрхүү нэслээд. Тэгэхээр тэр юу юм бэ лээ. Би нэг
би яг тэр талаар уншиж ирсэн юм а. Тэр чинь угаасаа баг эргэжтэйчүүдийн хэдэн хувьд нь чийлээ бүр тохиолддог. Яг л тохиолдсон мэт. Тохиолдгүй яг. Банк гэж үгэж. Хүн болгонд тохиолддог. Тийм шүү дээ. Байлээ. Тэгээ бүр тэр чинь удаан үргэлжлэж болдог гэж байхгүй. Бүр яг тийм байдлаараа хэдэн жил чи бүр үргэлжлэж болно. Гэхдээ нэг тэр одоо юу болохгүй байгаа тэрийг олчих юм бол тэгээд зөв хэвэн байдалд ордог. Тийм бол байдیں۔ Тэгэхээр эрэгтэй хүмүүс энэ тал дээр ер нь зөрөгтэй байх хэвээр хэрэгтэй үедээ эмчч рүү хандаад тэгээд асуудлаа шийд. Түүнээс бол одоо ингээл тэрэн дээрээ хичээд ч юм уу эсвэл тэрийг ингээл зүгээр байгаа юм байна гэж бодоод асуудал гарах юм бол ер нь бол эрүүл мэндийн асуудал гарах юм бол яалчгүй энэ бол эрүүл мэндийн чанарны амар нөлөөлдөг. Гэхдээ эрэгтэйчүүд бол тийм тохиолдох юм бол дараа эмнэлэг рүү явах уу гэсэн. Хэрвээ олон тохиолдолд байвал ганц нэг удаах бол асуудал үүсэж байгаа. Тэгээ яг ол тэр багтагдаад байвал заавал эмчтэр очиорой гэсэн зүйл юмштэй юм лээ. Ер нь тэгтээ эрэгтэй хүмүүс одоо ингээд бас сонин юмд ингээд итгээд байдаг штэ одоо ингээд мэдгүй энийг уух юм бол чалхан сайжирдаг ч гэдэг юм уу одоо нэг тийм сонин юмнууд байдаг штэ. Нэг бугын эврийг ингээд унтглаад ч юм уу. За мэдгүй нэг тийм what the fuck нэг тиймэрхүү те. Юуг? Засаа. Тийм малын нөгөө төмсөг мөмсөг бид нар янз бүрийн юмнууд идээд идэг штэ. Тэгэнгუთ амар болдог гэд. Тэгэнгуთ эмч хүний хувьд те тэрийг чи одоо бас гайхдаг хүмүүс тийм юм яриад итгэдэг. Тэр одоо тэр чинь нэг эр гормон илүү сайн байж сайжирна үстэй. Ер нь бол тийм штэ. Тэр нөгөө хөдөлгөөний ээжэж те. Тэдний одоо юундаа одоо найрлагандаа ч юм уу юутай байдгаас мэдэхгүй болохоор за үнэхээр нөлөөлдөг ч юм уу тэр засаан дотор юу найрлаганд нь байдгийг нэг хэрэгтэй байгаа ч юм уу та. Гэтэ энэ зүйл миний хувьд амар энгийн санагдаж байгаа штэ. Цусны шинжилгээ өгөөд өөрийнхөө эр дааврын тестостероны хэмжээг мэдээд авчих. Гэтэ тэр нь яг бол хоёр вакцин байгаа л да. Нэг нь бол нөгөө нэг фри тестостерон байгаа, нөгөөх нь яг total тестостерон гэдэг хоёр юм одоо маркерага дээрс мэд гурдах нь байгаа тэр нь юу илээ LH гэдэг байдаг шүү дээ лютeinizing гормон ч тэрийг ингээд ягаад дээрс мэд нэг бүр нэг энгийн мөнгө зарахгүй ивэл нэг өглөө ингээд сэрж явахдаа богоно босцсон байвал тэгэл ер нь бол дажиг байгаа л гэсэн үг шүү дээ өглөөний мод ч шүү маш сайн мэдээлэл өглөө шүү сая өглөө яг нартай хамт босох ёстой шүү. Өглөө ингээ мандан бадарч яавал ер нь бол гайгүй байгаа л гэсэн үг шүү дээ. Зэрэглээ. Тэс бол ингээ бүгдэд тэрхүү байвал. Яг тийч өдөр болгон байх албагүй тэгээд байна. Тэгээд заримдаа ч гэсэн тэгж байгаа юм. Мандж байгаа үстэй. За тавилсан юм. Гой тонол санаа зовдсон шүү дээ. Сандра нагаад. Аха. Eerч яалаа ч одоо сайн амарч байгаа л. Цаанаасаа тэг би өөрөө хилээд өгөх юм дөө те. Чи ядарч шүү эсвэл чи айгүй окей шүү өдр. Тийш тэр нь биегаас өөрийгөө ингэ сонсох те. За ер нь ядарч жоохон амраарай. Тэгээд 3 дахь асуулт нь бол өмнө бид хоёр ярен дундуура ер нь асуусан юм байна. Ер нь ямар шүү эмхтэй таалагддаг вэ? Кекс талаасаа гэд ер нь асуусан. Тэгээд хариулсан юм байна тий. За тэгээд өнөөдрийн дугаар ер нь бол ингээд энэ хүрээд ер нь бол өндөрлөх юм байна. Тэгээд манайхан description дээр Төгөгийн Instagram-ыг оруулсан. Тэгээд бүгдээрээ дагцгаагаарай. Тэгээд бид хоёрын урилгыг аваад бас ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Зүрхийг бас ангаагаад олон хүний зүрхийг шархалсан зүрхийг эдгээгээрээ гэж ирээё. Подкаст таалагдсан бол subscribe дараарай. Баярлалаа. За бай.